Аймааттай ойролцоо ах дүү хоёр хамтдаа амьдардаг байжээ. Ахын зүйдээ маш муу ханддаг байсан бөгөөд бүх хоолой ганцаараа идэж, дүүнийхөө шинэ хувцас нүдэж ганцаараа өмсдөг байв. Нэгэн өдөр ах нь ойгоос түлээ бэлдэж зах дээр зархаар шийдэв. Тэрээр ойд очиж модыг араас нь завчиж явсаар нэгэн шидэт модон дээр бүдрэн унав. Мод "Өө сайхан сэтгэлд эрхэм минь, миний мөчрийг битгий тайраач. Хэрэв та намайг гэлтрүүлвэл би танд алтан малин өгье" гэв. Тэрээр хэдийгээр зөвшөөрсөн боловч модны өгсөн алимны том сэтгэл ханамжгүй байв. Шунал давтсан захирал "Илүү их алим өгөхгүй бол үндсээр чинь тайрна" хэмээн модыг сүртгэлжээ. Түүний шунлын хариуд ид шидийн мод өөрөө зүүн мэд хэдэн зуун өрсөөр ахыг нь зайгүй шивэв. Ах юм газар унаж зовж шунхан уйсаар нар жаргах болов гэнэ. Дүүн ахтай санаа зовж түүнийг харахаар гарав. Тэр ахыгаа ой модны ойролцоо биедээ хэдэн зуун өрөөс зоолохоор шаналан эвтэж байхыг олж харжээ. Тэрээр ах руугаа яаран очиж шилмөөс бүрийг зөөлнө. Хайр инэрлэлтэйгээр салган авав. Ах нь дүүгээ бүрхсийг салгаж дуусны дараа муухай харцангийнхаа төлөө уучлахгүй илүү сайн хүн болно гэдгээ арлав. Шидэт мод ахыхын зүрх сэтгэл өөрчлөгдсөнийг хараад тэдэнд дахин хэзээ ч дутагдаж гачигдахааргүй тийм их алтан алим өгч гэнэ. Сонссонд баярлалаа.